Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Улсын хурл болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай Улсын хурлын тогтоол үндэслэл хэлэлцэж гишүүдийн 90% саналаар дэмжин баталжээ. Ингэснээр сонгуулийн зардлыг 16.4 бөмбөр байхаар баталсан юм. Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрын бие хамгаалагч мөнхөөг авилгатай тэмцэх газраас өнгөрсөн баасан гарагт баривчилжээ. Мөнхөө нь энх хоёрыг анх ерхий сайдаар ажиллаж эхлэх тэр үеэс л хамгаалагчаар нь ажиллаж байсан байна. Улс төрийн ямар ч албан тушаалгүй намын гишүүнчлэрч ороогүй хөлөө гэмтээж ихэд хоногийн чөлөө авсан хамгаалагчийг авилгатай тэмцэх газар саатуулсан нь энх хоёрыг бүгд найрамдах Солонгос улсаас эргэлгүй гэсэн үйлдэлээ гэж Монгол Ардын Хувьсгалт намын удирдлагууд үзэж байгаа юм а. Мэдүүлэг авъя гэж авилгатай тэмцэх газрын мөнхөөгийн гэртэн нэвтрээд шууд баривчлан цагдаа орох 461-р ангид хорсон байна. Удалгүй мөнхөөг Төв аймагт хорх анги руу шилжүүлжээ. Мөн өчигдөр Монгол Ардын Хувьсгалт намынхан мэдээлгийч намаан тойрсон хэлмэгдүүлэлтийг зогсоохоор энэ сарын 12-13-ны өдрүүдэд 2012 онд энх хоёрыг авилгатай тэмцэх газар хэрхэн баривчилсныг иргэн сануулж жагс хараснаа зарлалаа. Улсын их хурлын гишүүн уян цогноор Улсын хурлд Монгол Ардын Хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвслийн бүлгээс гарах саналыг өнгөрсөн сард бүлэгтээ өргүүлсэн билээ. Энэ саналыг төс бүлгийн дарга Батцэрэг Улсын их хурлд өргөн мэдүүлсэнийг чуулганы өчигдрийн уралдаанаар Улсын их хурлын дарга уншиж сонсгон нэр бүхий гишүүдийг төс бүлгээс хасныг аль биесээр зарлжээ. Улаан цагаан хар ягаан шарбор цэнхэргээд өнгөн гутлын өчигдөр эсэргүүцлээ илэрхийллээ. Жижигхэн саарл гутал ангидаа жаруулаа сумааргүй байгаа очиж харин халтарч мөдсөн хар гутал ягааны гудамжтай болохыг мөрөөдвөө. Гутал бүр зовлон жаргал мөрөөдөл хүслээ өмнө өчжээ. Нийтдээ 3000 гаруй гутал эзнийхээ өмнөөс их бэрхштэй эсрэг инхүү жагссан байна. Орон сууцны 5% зээлийн дараагүй шат эхлэх гэж байгааг Улсын хурлын даргын зөвлөх байгальмаа өчигдөр мэдээлжээ. Түүний мэдээснээр ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөлтөнд хамруулсны дараагаар 5% зээлээр худалдаалахар болжээ. Тэгэхээр зөвхөн хотын зах дүүргүүдэд хэрэгжинэ гэж шүүмжилж байсан 5% ипотекийн зээл хотын төвд хэрэгжих боломж нэгдэж байгаа гэсэн үг юм. Монголд чихрийн шижин өвчнөдтэй 300 орчим мянган хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш. Учир нь чихрийн шижин өвчин ил болон далд хэлбэрээр илэрдэг 300 орчим мянга гэдэг нь илэрч онцлуулсан хүний тоол гэсэн үг. Гэтэл үүний цаанд хичнээн хүн өвчнөр өвчсөн тодорхойгүй чихрийн шижин өвчин зөвхөн Монгол төдийгүй дэлхийн нийтэд хурцтай тархах болжээ. Монгол улсын хувьд чихрийн шижин өвчнөр өвчсөн иргэдийн тоо сүүлийн 11 жилд 6 дахин нас орсон хүний тоо 4 дахин өсжээ. Тиймээс чихрийн шижин өвчний эсрэг зохиц арга хэмжээ авах шаардлагатайгааг өчигдөр эрүүл мэндийн спортын яамд болсон чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцээ хурлын үеэр мэрэгчлэтнүүд онцолсон байна. Сангийн архын дүүргийн цагдаагийн хэлтсээс Дэлхийн Монгол ногоон нэгдэл төрийн бүсийн байгууллагын тэргүүн Бээжинг өнгөрсөн сарын 17-нд баривчилсан юм а. Түүнийг Сангийн архын дүүргийн нутаг дэвсгэрт өөрөө автомашинтай явж явах үедээ Эргэнбэгийн автомашинтай мөргөлдөн автосол гаргаж хүн хутгалсан эрэгт буруутган саатуулсан байна. Тэгвэл түүний хамтран зүтгэгчид төрийн бүсийн байгууллагын гишүүд нь хэсрэг түтгсэн хэмээн тайлбарлаж байсан юм а. Ямар ч тач Бээжинг энэ сарын 4-нд батлан далтанд гаргажээ. Хэргийг шалгалт өргөжлөж байгаа юм а.